Цогтнэр дэвшигчийг дэмжиж байгаа байнгын орон дээр үгээ хэлсэн. За асууж тодруулах зүйлээс асуусан. Энэ гурван зүйл захиж хэлэх гэсэн. За өөрөө чинь бол бас нэлээд өндөр хүлээлттэй байгаа шүү. Олон эдийн засгийн төв бодлогын ялангуяа одоо макро бодлого ийм төлөвлөлтөн дээр одоо ажиллаж байсан байгууллагуудыг одоо удирдах бодлогын олон шийдвэрүүд дээр хамтарч ажилласан олон улсын одоо гэрээ хэлцээр олон төслүүд дээр бас өөрөө бүрэн гардаж удирдах явсан ийм болсон хүчин байгаа. За тийм учраас нэгдүгээрт таныг одоо Монгол банкн дээр очиход ер нь сайн үзүүлэлтүүд бол бас гарсан байгаа шүү. За хамгийн нэгдүгээрт одоо төсвийн бодлого, мөнгөний бодлого хамтарч ажилласны үр дүнд валютын нөөц, Монгол улсын валютын нөөц түүхэнд анх удаа 6 тэрбум доллар хүрсэн. За хоёрдугаарт эхний одоо хагас 650 сая долларын алдагдaltaй байсан төлбөрийн тэнцэл за одоо 150 сая доллар нэмэх болж ингэж сайжирсан байгаа. За гуравдугаарт зээлч зэрэглэл одоо 3 агентлаг дээр бид нэгэн дээр нь хэвийн хадгалж үлдсэн, хоёрын дээр нь бид 12 жилийн өмнө хүрж байсан үзүүлэлтэндээ үнэлгээндээ хүрсэн байгаа. За хэдийгээр одоо 12 жил боловч энэ одоо маш үнцэнтэйгээр бид нар одоо энэ үнэлгээнд дээр эргэж ирсэн байгаа. За энийг одоо цаашаа хадгалж явах нь маш чухал шүү. За эдгээрийн үр дүнд мөн төгрөгийн ханш тогтворжиж наадмын үеэр одоо 3650 гарчаад байсан валютын ханш өнөөдөр одоо 3550 гээд ямар ч байсан 100 төгрөгөөр бас чангарсан. Ийм үзүүлэлтүүд гарсан байна. За эдгээрийг одоо маш сайн харж цаашаага одоо хадгалж явах тал руугаа одоо бодлогоо чиглүүлээрэ. За хоёрдугаарт за гадна талдаа тодорхойгүй байдлууд үргэлжилж байгаа биднээс шалтгааллахгүй олон зүйлүүд бидэнд олон суугаар нөлөөлж байгаа. За ийм үед геополитикийн мэдрээтэй үед олон улсын одоо санхүүгийн төв байгууллагуудтай олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын зэргийн босголтын банк гэдэг за мөн олон ийм бүс нутгийн хөгжлийн банкуд байгаа, санхүүгийн байгууллагууд байгаа. За хоёр талд мөн одоо томоохон эдийн засаг улсууд байна. За эдгээртээ одоо бодлогоо зөв ойлгуулж за дипломат харилцаагаа их маш сайн барьж одоо ингэж явах нь маш чухал шүү, маш үнцэнтэй ийм байгаа. За мөн он гараад одоо Америк нэгдсэн улсын Treasury-тэй бид бас чухал уулзалтууд хийн. Энэ төлбөр тооцооны асуудлууд гэдэг тулгамдсан асуудлууд байгаа. За энэ рүүгээ энэ ажил руугаа их яралтай ороорой гэж захий. За мөн ингээд одоо өөрөө дэмжигдээд явна гэдэгт итгэж байна. Тэгээд санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн болно. За өөр олон одоо техникийн шинжтэй ярилцах асуудлуудаа энэ зөвлөлөө одоо хэвийн биш энэ том сорилтын үед маш одоо давтамж өндөртөөгөр их идэвхтэй ажиллах. Нэр дэвшигч. За жавхлан сайд 1 минут үгүй. Тэгэхээр тэр зөвлөлөө маш сайн идэвхтэй ажиллах дээр одоо Монгол банк бол өөрөө их том судалгааны институт маш олон сайн болсон хүчинтэй. За 90 оноос хойш одоо энэ чинь бараг 20 засгийн газар 20-д ерөнхий сайд. За гэтэл таавал одоо 90 оноос хойш дөнгөж 8 дахь ерөнхийлөгчөөр томилогдох гээд ингээд энд хилцэгдэж байна. Тэгэхээр Төв банк бол харьцангуй одоо тогтвортой институт. За энд одоо бэлтгэгдсэн болсон хүчнүүд бол таны хамгийн том одоо капитал шүү гэдгийг захиж хэлье. За баярлалаа. Санал хэллээ.